хүүхэд багчуудад хандаж за мэрэгжил болон нийгмийн харилцаанд яаж оролцоосоо гэж үсэж ер нь уриалга гаргах байсан бай. Зөвхөн Монгол улсын ерөнхийлөгч байлаа гэхэд та ер нь нэг манай үеийн хүүхдүүдийн дунд нэг жоохон нэг тийм буруу бодолч гэх юм уу нэг тодорхой хэмжээний зөрүүтэй ойлголт байдаг. Бодоод байхны яг манай одоо энэ үеийн хүүхдүүддээ ер нь юу уриалах вэ гэхээр бидний хувьд хүүхдүүд одоо их хвчлэн нэг альва зүйлээс имээгээд нэг айснаас болоод маш олон боломжуудыг ер нь алдаж өнгөрөөж ингээд орхигдуулж идэг. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана үзэгчдээ. За өнөөдөр ганцаа миний хөтлөн хүргэдэг өөрчлөлт подкаст эхлэхэд бэлэн болсон. Ингээд өнөөдрийн зочноор Монголын сэтгүүлчийн нэгдсэн хэвлэлийн дэргэдэх Монголын өсвөрийн сэтгүүлчдийн клубын тэргүүн, за хос бэлгийн цолбон, за ажлын хэсгийн ахлагч Хүрлбаатрын инх сууд хоёр өргөдөн оролцож байгаа. Ингээд урилга хүлээж авч хүрэлцээрсэн хоёр дүүтэй баярлалаа. Баярлалаа. За Монголын өсвөрийн сэтгүүлчдийн клуб маань хэзээ байгуулагдсан бэ? За ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? За ингээд цолбонгоос эхний асуултыг тавья. За юуны өмнө тухайн нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад бас танд баярлалаа. За манай өөрийн одоо энэ байгууллага болохоор зэрэг яг тийм хуулийн этгээд ч юм уу яг тийм ашиг сонирхол хөөсөн байгууллага гэхээсээ илүүтэйгээр хүүхдийн яг оролцооны байгууллага гэж явдаг. За Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн дэргэд одоо ингээ үйл ажиллагаагаа эрхлээд одоо нээгдэд жил гаруй хугацаа болж байна. Өмнөх одоо 24 оны 6 сард анх нэг 5-6 хаан хүүхэд яг нэг санаан дээр нэгдээд сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл хүсэлтэд тавиад ингээд дэмжиж одоо ингээд өнөөдөр гэхэд 11 аймаг 8 дүүрэг салбараа нэгэд 300 гаруй хүүхдүүдийг нэгтгэхэд үйл ажиллагаа ингээд эрхлээд явж байна. Бид хэд болохоор яг манай яг үндсэн үйл ажиллагааны гол зорилго гэх юм бол ирээдүйд яг сэтгүүлчийн мэрэгжлийг сонгосон. За мөн одоо цагт магадгүй хүүхдүүд өнөөдрийн одоо бидний үеийн хүүхдүүд мэрэгчлээ сонгоогүй байдаг. Юу дутагдаад байна гэхээр яг өөрийгөө сорж үзэх яг тэр зүйлэнд дутагддаг. Тэнгүүд бид хэд болохоор яг энэ харилцааны мэрэгжил дээр хэвлэл одоо медиа үйлдвэрлэл энэ чиглэл дээр яг хүүхдүүдэд гоё юм сорих бололцоог нь өгж хөгжүүлэх бололцоог нь өгөхийн төлөө одоо зөв нийгмийг зохицуулахын төлөө зөв мэдээг түгэе гэсэн үрэндээр явж байна. За баяр хүргэе. Бас боломж олгож шүү дээ үе тэнгийнхэнтэй тий. За цолбон баан хэдэн хүүхдтэй хэд хүү? За манайх ам бүл дөрүүлээ. За доороо би нэг дүүтэй. Тэгээ өөрөө айлын том. За Улаанбаатар төрж өссөн. Тэгс. За инх сууд маань ажлын хэсгийн ахлагчаа. За бас ингээд ер нь бол таад маань нэгдээд бас удаагүй байгаа юм байна. За энэ албан тушаалд хэрхэн хизээ яа томилогдов? Та дотроо бас сонголтоо яаж хийдгийг орон нутаг Улаанбаатар хотын нийт хамрагдж байгаа анх апанчтай хөл эхэлж ирсэн ба шүү дээ. Гарын 10 хүрэхгүйгээр одоо тэгсэн 300 гаруй одоо ингээд гişүүдтэй өдөртөх зөвлөлтөй болцсон байна. За орон нутаг болон Улаанбаатар хотоос ингээд санал хураалтаар ажлын хэсгийн ахлагчаар томилогдож ирсэн аа. Тэгсэн одоо 11 сард юм ажлын хэсгийн ахлагчаар яг томилогдоод одоо ажиллаж эхэлж байгаа. Тэгээд одоо юунд ороод баг хагас жил шахуу болж миний хувьд бол. За аль хэд хүүхдтэй аль хэдэх маа хүүхдтэй? 4 хүүхдтэй айлын хамгийн бага. За Улаанбаатар төрж өссөн. Тэгсэн. За хоёр зочноос бас асууя. За цолбон баан нэр нь урлаг спорт алинд илүү сонирхолтой байдаг. Ер нь би яг өөрөө анханасаа одоо жоохноос бол ер нь яг юм хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэдэгт айгүй идэвхтэй оролцож ирсэн. Тэгэл анханасаа бүр нэгдүгээр ангиас эхлээл ангийн дарга гэж явж байсан. Яг юм нийгмийн хүрээндээ илүү идэвхтэй. Давхар бас сүүлд бас сургуульдаа ерөөхдөө бол ийм урлагийн чиглэлээр бас ер нь илүү сонирхолтой болж эхлээд одоо ер нь бас жоохон зайгаа барьж эхэлж байгаа. Ер нь өөрөө яг ийм дуулах сонирхолтой. Тэр дундаа яг миний хувьд өөрөө манай үеийнхэн бас хэлээд байдаг. Би яг бас үеийнхэн шигээ бас яг тийм орчин үе гэхээсээ илүүтэйгээр арай нэг өөр одоо нэг өмнөх үеүүдийн магадгүй тэр эстрад тэр поп урлагийн төрлөөр ч юм уу нэг тийм дээр үеийн нэг тиймэрхүү дуунууд айгүй сонирхолтой тийм ээ тий. Зөв. За нэг сууд маань ямар одоо урлагийн болон спортын төрлөөр хичээлжээ? Би хувьдаа нөгөө нэг анханасаа жоохноос мөрөөдөл маань гэх юм бол ер нь цагтаалахыг аягүй хүсээд явж байгаа. Тэгээд нөгөө нэг гадны нөлөөд өгсч гэх юм уу цагдаа ер нь бол эмэгтэй хөлтөд болохгүй димиг гэсэн тийм юунаас болоод одоо сэтгүүлч мэргэжлийг сонгоод явж байгаа. Зөв.
Тийм яг бид гурав сая ярьслахаа өмнө ярилцж байсан. Бидний мэрэгчлээс ингээд аав ээж томчуудын нөлөөлөл агиох нөлөөлөд байхгүй юу? Бас найз нөхдийн нөлөөлөл. За өглөө ер нь хамгийн түрүүнд өнөөдөр босоод ямар төлөвлөгөөг бодож гарав? Хамгийн ихний төлөвлөгөө жишээлбэл өнөөдөр. За өнөөдрийн хувьд одоо мэдээж хэрэг хичээл эхэлж байгаа. Тэгэл хичээлдээ өнөөдрийн хичээлийн хувьд манайх өнөөдөр бас шалгалттай байсан газар зүй хичээлдээ. Шалгалтаа нэг амжилттайхан шиг өгөндөг л тэгэл ер нь зорилгоо тавиал гарсан да. За ихсүүдүүд Бүх сэтгэлээ ер нь энэ нэвтрүүлэгт орохын тулд радиод орохын тулд зориулаад тэгээд гэрээсээ айгүй их хүчтэй гарч ирсэн байгаа. Аав ээж маань хүртэл баярлал. За миний охин амжилт төсөй гэд гарч ирсэн. за зүгтээ. Би бас нэг хоёрыг зочноор өрсөн учраас өглөө босоод хоёрын талаар бодож байлаа. За ямар хоёр зочин ирэх үү, юун талаар ярилцах вэ гэдэг ингээд өглөөг юм аягаар хөтлөө. За өсвөрийнхээ одоо та нар хамгийн гол нь мэрэгчлээ сонгохдоо бол тухайн багш болго эцэгч нөлөөлдөг те. Яг энэ дээр бол тууштай ингээд өөрийнхөө дотоод хүнээ чагнаад сургуулаа сонгох юмсан энэ мэрэгчлэрээ явах гэсэн ийм яриа хэр өрнөдгий анги дотор үеийнхин дотор. Ер нь анги дотор яг одоо бол яг сүүлийн үед энэ хараад ахны яг мэрэгч сонгох талаар нэг хайхтар яриа өрнөхгүй. Ер нь ингээл манай үеийн хүүхдүүд дээр за тэгэл дээд үеийнхнийгаа ч гэсэн ингээд хараад ахны яг л жоохон альва ер нь зүйл дээр жоохон цагийн тулгаж нэг бодож гинт нэг анхаар сандрах нэг тийм шийдвэр гарах гэдэг. Тийм нэг тийм шийдвэрүүд ажиглагдаад байдаг. Ер нь ихэвчлэн хүүхдүүд одоо яг энэ мэрэгжил сонголт дээр жоохон яг сонгох тал дээр нь мэдээлэл ер нь дутмаг болохоос ер нь үүдээд жоохон тийм хайн хандах талууд гардаг байна уу? Тий. Одоо жишээлбэл мэрэгчлээ яг одоо яг их сургуульд орохын өмнө төгсөх ангитай шийддэг ч юм уу. Яг тухайн нөхцөлд одоо тэгэл цаашлаад ингэж богинохон хугацаанд гинт шийдвэр гаргасан одоо цаашлал үр дүнгууд нь ч гэсэн ер нь хүндрэлтэй байх тал байна. Субтагаас асуухад яг одоо нийгмийн анхаарал татдаг зүйлс юу вэ? Хүүхдүүдийн голчлон одоо сошиалос авсан мэдээлэл юм уу? За дэлхийд дахинд болж байгаа дайны тухай ч юм уу? Улс их оронд болж байгаа одоо эрх хандлагатай одоо сая энэ болсон тэмцээн уралдааны амжилтын талаар ч юм уу, сөрөг зүйлэр ч юм уу. Энэ талаар мэдээллийн хүүхдүүд ер нь нийгмийн аль тал руу илүү анхаарч анзаардаг шиг байна. Ер нь бол нөгөө нэг олон нийтийн үйл ажиллагааг хамарсан тийм том нэвтрүүлэг физикал ашигаас явуулаад юм уу. Тиймэрхүү зүйл рүү илүү чиглэж хандаад байгаа гэж би бол хувьд ойлгож байгаа. Ярианы одоо сэдв болж ш та нарын юм тийм үү? Одоо олон амжилтуудыг маш их гаргаж ш байгаа спортын төрөл төр. Энэ дээр бол нэлээ бас ачаалал ярьж дуурайх стил загварын одоо яг тэр ажиглагдах. Ажиглагдж байгаа. Тэгээд нөгөө нэг сая Монголын үндэсний телевиз дээр тэгсэн нөгөө Адиас руу маань ирж оролцоод тэгээд ер нь бид нэр айгүй их чиглэл мэдээлэл аваад за ингүүл ингэх юм биш үү тэр хүнээс чухалчлаа нөгөө айгүй сургамж мэдээллийн төлхөө авч байгаа гэж ойлгож байгаа. Нэг үлгэр дуурайл авах. Тийм. Мэдээж спорт сонирхолтой охтууд эмэгтэйчүүд бас зөвхөн ирчүүд энэ спорт руу орох шээ те энэ бол өөрөө ёс зүй хүмүүжлийг олгох гэж удаагийн спорт бол асар том хүндлэл тасвар төвчээр гэл ингээд гой чиглэл авч जैन сая өчигдрийн мэдээлэлээр харж хат бүртөө чинь спортын наадам дээр тэр сюрприз яриад тэр маань бас шагнал медаль авч जैन те бас Монголын нэлээд сайн таниулж үлээ гэж анзаараад байгаа шүү дээ. За та хоёроос ганц нэг зүйлийг асууя. За жишээлбэл цолбонгийн хувьд бол би анх чамтай танилцаад цолмон юм уу гэж бодсон. Цолбон Тий. Энэ нэр их юм гэсэн. Нэрийг маань Элен Цүв маань өгсөн. Бороо. Яг анх төрж явахад тухайд би үүрээр төрж исэн. Үүрийн 5 цагт төрж исэн. Тэгээ ер нь үүнтэй холбогдоод яг го цолбон гэдэг нэртэй бол ижил утгатай. Тийм. Гэхдээ яг энэ цолбон гэдэг нэршил маань болохоор яг хүннүг өрний үед нэрлэгдэж явж исэн. Одоо үүрийн цолмоод ч өөрөө санж бишээ сугар гариг. За тэнгуүтээ сугар гаригийг тухайн үед хүннүг өрний үед ер нь бол цолбон гэж нэрлэдэг байсан. Тий. Би бас одтой холбож л бодож ирсэн. Тий. Тэгээд энэ цолбон гэж бичээд алдаад цолбон гэж биччихв. Гэж зарим үед тэгж анзаард гарч юм шиг тий. Бас сонин содон нэр ахгүй юу. Монголд яг ийм нэртэй хүн байна уу? Надаас гадна дахиад нэг хүүхэд бас байд юм бил. Ингээ хоёр. Тий, ингээл яг ерөөсөн хоёр л нэр байдаг. За сувдаа бол нэлээ байгаа хтай сувдагийн нэр бол их сууд. Тийм баха. Сувдын нэр их юм өгчээсэн. Ер нь жоохон шашин талтай. Бас бөөгөр авч исэн байхгүй юу? Тэгээд ер нь айгу сонирхолтой төрсөн хөхөд тэгээд бөөгөөс авч исэн нэр. Гоё тансаг нэрлэлтэй их сууд те эмхтэй хүнд бол чамин тийм гоё нэр штэ. За ер нь бол кофе хууж гинөө цай ууж гинөө цолбонгийн хувьд. Ер нь ихэвчлэн
цай уудаг. За тэгээд тэр дундаа үеийнхнээсээ нэг онцлох гэх юм бол сүйтэй цайнд илүү дуртай. За. Ингээл ер нь хүүхдүүд ингээл хараад ингээл одоо энэ тийм тамж явж байхдаа ч юм уу сүйтэй 100 ихэл гайхал хөгшөө юм уу гэлтэй тал бас байдаг. Эмээ өөд гойхон байсан юм уу чи ер нь? Үгүй юу. Яг уу тий буруу өөдөгөөс хамт амьдарч ирсэн. Тэгээ эмээ өөдөрөө ч гэсэн байга ер нь очдөг. Ер нь сүйтэй цайнд дуртай. Би бас сүйтэй цайнд дуртай шин. Бас их чамшиг байхдаа л дуртай байсан. Ээжтэйгээ ингээл ээж мал мэддэг маань миний өвөө чинь их сүйтэй цайнд дуртай гэдэг ингээд төстэй юм байлаа. За манай Совдагийн хувьд юу яаж яана вэ? За өглөө их эрт босч яана уу? Орой яаж унтж чанцаг шилвэл? Орой жоохон оройд судах гэдэг талтай үеийнх дагаад ороогаад. За яг оройд чинь танаа үеийнх. Ер нь жоохон сошиал орчин төлхөө хамаг толгоогоо мэдүүлчих гисэн гэж би хувьд ойлгож байгаа. Хяналттай байгаад байгаа шүү дээ уулна. Харин тийм. Маш бага хэрэглэх юмсан гэж мэдээд байгаа нүдэ хайрлаад байдаг, тархин амраах гэдэг. Яалчгүй нэг юм зүйл одоо танаа үеичгүй альч насныхан тохиолдоод байна тийм үү. Тэгэхээр өглөө бол эрт хитэн цагт босч байна. Өглөө хичээлд 8 цагаас эхэлнэ. Би бол 6:30 гэж босоод явхад бол яг амждаг. За ер нь бол сая би тэр ярианд дурдж байна. Бас солонгоос сухад телевизэр их үзэж байна уу, подкаст их үзэж байна уу? Алин дээр анхаарал их тавьж байна. Ер нь одоо телевиз үзэх дээр гэх юм бол за мэдээж хэрэг бас мэдээ ер нь үздэг. Яг цаг үеийн мэдээллүүдийг за тэр дундаа ер нь үндэсний телевиз дээр бас илүү үздэг. Одоо цагийн үрдийг ер нь хөвчлөө үздэг. Тэгээд түүнээс гадна манай гэр бүл бас өөрөө айгу кинонд дуртай. Байгаль ер нь зурагтай кино үздэг. Тийм. За Совдагийн үед маань өвлөө дуртай юу, зуны үйлрэл илүү дуртай юу? Зуны үйлрэл дуртай. Өвөл дарах жоох гэцээдэг. Зуны бол арай нэг өөрөөр туссан хугацаа өнгөрөө бас арай амар амгалан мэдэрдэг те. За цолбон маань яаж яа, их олон дуртай байна уу? Арай чанарлыг амттай олон дуртай байна уу? Хэрэгтэй хөхтэй үед. Гэхдээ яг ер нь тэгэл хоолыг бол голохгүй. Тэгээ ер нь амтрхан тэгэл идэндээ тий. Ер нь бас ээж хоолндоо дуртай, аавч бас айгуу гоё хоол ийдэг. Ер нь хоолн дуртай. За. Совдагийн хувьд шинэ жилийн баяр илүү чухал ач холбогдол өгөө, цагаан сарын баярт илүү чухал ач холбогдол өгд юм уу? Ер нь би их үндэсний уламжлалтай их хайртай наадам цагаан сард. Тэгээ цагаан сар айгуу гоё баяр гэж боддог. За. Арай илүү ахтуу ураг саднаа мэддэг те. Тийм бараг жилдээ ганц удаа цагаан сараар таардаг хүмүүс их байдаг шүү дээ. Тэгдэгтэй шинэ зочид бас ирсэн байдаг те. Шинээр хөргөн бэрүүдээр нь шинэ хүн мэдлсэн гэдэг ингээд бас цагаан сараар төлхөө таардаг. Сайхан баяр. За багшийн хэлдэг хамгийн аштайхан өөр таатай урам зориг авдаг ямар үг вэ? Багш нар голцлон хэрглэж шít хичээл дээр. Ер нь тэгэл багш нар их олон үг хэлдэг л дээ. Бас яг айхтар сайн бодож байгаагүй юм байна. Яг одоо ингээд хараад үзэхээр ер нь нэг жижиг зүйл дээр ч гэсэн нэг багахан нэг урам өгөх ч юм уу. За энэ болж гин гэл ер нь тэр багшийн нэг сурагчаа шаваа гэж ер нь тэр дэмждэг үг гэсэн ер нь илүү нэг урам өгдөг. Урам өгж дотн сонсогд. Давуудлаа чи харж байгаа учраас чамд нөгөө өндгөөс харж урамшуул хэлж байгаа тий. За эсвэргээр дутагдaltaа бас багш маань энэ дээр намайг дэмжихгүй яав та намайг энд оролцуулчихгүй яваа багш яагаад намайг бас юм үг хэлээд гомдоочтой гэсэн мэдрэмж авч ирсэн юу вэ золоод байна. Авч ирсэн. Тэгээд надад гэхээс илүү манай нэг анги охинд нөгөө нэг зурагзын тийм юунд орсон байхгүй юу? Уралдаанд тэгсэн чинь багш нөгөө нэг яг орхигдуулсан энэ хүүхдийг тэгсэн болохоор надад жоохон нэг тиймэрхүү багш нар жоохон хүүхдүүдэд анхаарал хандуулдаггүй юм шиг санагдаад байгаа сүүлийн үед. Тэр тал дээр жоохон тийм хүн байдаг. За та хоёр манд ер нь камерын өмнө хэр их олон гарч ив уулз ярьцлага подкаст нэвтрүүлгүүд хэр их оролцож ив камерын айдас гэдэг зүйл ер нь одоо ирээдүйн сэтгүүлчтэй юм болох ч юмд жишээлбэл Цолбонгийн хувьд мэдрэмж хэр зэрэг санагдав. Би ер нь 24 оноос эхлээл ер нь яг хөө телевизд анх яриа өгч үзчихсэн. Аагүй бас 24 он биш юм байна. 7 настад анх Игэл телевизийн нэвтрүүлэгт орж исэн. Юу Мартин 8-ны. Тэрнээс хойш яг 24 оноос ер нь жоохон итгэвтэй болж эхэлсэн. Одоо яг ялцчгүй одоо үсрийн сэтгүүлчдийн клубын одоо тэргүүн манлайлагчийн хувьд ер нь шаардлага гардаг тийм. Төвлөрлөх хэрэгтэй. Тийм. Анх яг ингээл орж явахт ингээл гар ингээл хүүтэн болоод тэгээл ер нь ингээд жоохон чичрэг сандрах зүйлүүд ер нь их байсан. Тэгээл одоо яачих вэ? Камерын дээр яаж гарч байгаа бол одоо яах вэ? Буруу юм хэлчихүүдээ гэл. Одоо болохоор ер нь олон хүн одоо удаа ингээд ороод ирэхээр ер нь айдас арай гайгүй болоод нэг арай нэг чөлөөтэй нээлттэй болж эхэлж байна. За Сувда маань цаг хэр баримталдаг вэ? Хоцрох юм уу? Бас нэг цаг ингээд гадны нөлөөллөөр өдр төгжрлээ төр ингээд саадгүй гардаг те энэ дэр ингээд хэр гимшилдэг.
Би ер нь цагтаа эрт ирдэг гэж бол ер нь хэлнэ. Би цагаасаа төрүүлж ирдэг. Ер нь тэгээд тооцоолоод ер нь цагаа дэвтэр дээр тэмдэглээд ч юм уу эсвэл утсан дээрээ сэрүүлэг тавиад хоцрохгүй байхыг ихчлээ хийдэг. Тэр чинь маш том соёл шүү дээ. Тэглэг яах вэ? За одоо бид яах вэ? Ягаад гэвэл хүүхэд насны дээрээ явж байна. Одоо та хоёр маань яг 10 жилийн сурч байгаа байхгүй юу? Удахгүй ингээд мэдээж сургуулаа төгсөн оюутан нас руугаа орно. За ингээд насан туршид игнэр орно. Одоо удахгүй. За ер нь зүгээр бид мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэх ингээд ярилцлаа шүү дээ. Тэрнтэй адилхан за Монгол Улсын ерөнхийлөгч солбон та хүүхэд багчуудад хандаж за мэрэгжил болон нийгмийн харилцаанд яаж оролцоосоо гэж үсэж ер нь уриалга гарах байсан бай. Зөвхөн Монгол Улсын ерөнхийлөгч байлаа гэхэд та ер нь нэг манай үеийн хүүхдүүдийн дунд нэг жоохон нэг тийм буруу бодолч гэх юм уу нэг тодорхой хэмжээний зөрүүтэй ойлголт байдаг. Ингээл нэг улс төрийн хүн гэхээр ч юм уу нэг том төрийн албан тушаалтан гэхээр нэг хүнээс нэг ариу ондоо ч юм уу нэг тийм үзэл бодлууд байгаад байдаг. Яг би болохоор яг хувьдаа бодох нэ адилхан л хүмүүс бид адилхан л хүүхдээсэн адилхан л бидний энэ явсан туулж байгаа замыг явж өнгөрөөсөн хүмүүс яг л ах эгч гэдэг байдлаас нь ер нь хандхад зүйтэй гэж боддог. Тэгээд бодоод байх нэ яг манай одоо энэ үеийн хүүхдүүдтэй ер нь юу уриалах вэ гэхээр бидний хувьд хүүхдүүд одоо ихэвчлэн нэг альва зүйлээс имээгээд нэг айснаас болоод маш олон боломжуудыг ер нь алдаж өнгөрөөж ингээд орхигдуулждаг. Миний бодлоор ер нь ихэвчлэн бүхий л зүйлд өөрийгөө ер нь сориод үзэх хэрэгтэй. Хүн нэг хайхтар алдлаа гэд нэг тэрнээсээ унаад ах зүйл байхгүй. Нэг 7 алдаж нэг босдог 8 дахь дээрээ босдог нэг тийм зүйл байна. Ер нь одоо ихэвчлэн альва зүйл сориол байх юм бол тэрнээсээ тодорхой хэмжээнд туршлага авч чинь одоо хүүхдүүд жишээлбэл мэрэгчлээ сонгох гэж чинь энэ дээр ингээл өөрийгөө хичээлээс гадна зүйлд ингээд сорж үзэхгүй бол тэр мэрэгчл яг би хинбэ гэдэг зүйлийг ер нь олж мэдэх юм хүндрэлтэй. Тийм чинь одоо аль болох альва зүйлд өөрийгөө сор тэр тал дээр нь бүхий л талаас нь дэмжих болцоонд байна. Заавал нэг мөнгө санхүү хүрэхгүй байна гэдэг нэг тэрэн дээр ингээд хязгаарлагдах биш. Нэг хүн яг өөртөө хүсэл тавих юм бол тэрнийхэн замыг юм болно. За баярлалаа. Өөрийгөө олох хэрэгтэй. Тийм үү? Би техник талдаа сонирхолтой юм уу? Урлаг спорт талдаа сонирхолтой юм уу? Миний давуу тал юу вэ? Яг өнө мөнгөний болон хинэгний дэмжлэгээр заавал биш. Дотоод хүн маань юу хүсэж байна? Энийг олж хөгжүүлэх нь чухал те. За сувдаг маань жишээлбэл Монгол Улсын хүүхдийн байгууллагын дарга байлаа гэж бодъё. Тэгвэл голчлон одоо яг энэ өөрийнхөө энэ дээр анзаарч байгаа зүйл дээр энэ тал дээр илүү ажиллавал илүү үр дүнтэй хаа. Эрүүл мэндийн салбар, таны мэдгүй шинжлэх ухааны салбар те. Урлагийн салбар ч юм уу энэ тал дээр нь илүү тулгуурж одоо Монгол Улсын хэмжээнд байгаа хүүхдүүдийг анхаарч хөгжүүлвэл эрүүл мэнд олон бус талаар хөгжих боломжтой гэж Монгол Улсын хүүхдийн байгууллагын дарга сувдаа та юу гэж бодож байна? Ер нь манай хүүхдийн байгууллага жоохон хүртээмжгүй санагддаг. Яг сургуулийн яг тэр ангийн тэр хүүхдэд яг хүртээмж хүрээгүй байдаг талтай ч юм уу. Одоо зарим тийм үйл ажиллагаанд идэвхжлэн оролцдог хүүхдүүд бол мэдж байгаа алгүй. Гэхдээ зарим хүүхдүүд бол нөгөө нэг цаархлаад эсвэл би чадахгүй би тэгж мэдэхгүй гэдэг утгаараа ер нь хүртээмж нь илүү бага байд юм шиг санагдаад ер нь хүүхдүүдийг тэр тал дээрээ жоохон оролцуулаад нэлийн тэр багштай ч гэсэн тулж харьцаад ч юм уу тэр хүүхдтэй харьцаж үзээд ер нь жоохон гүнзгий байвал зүгээр санагддаг. Нөгөө өнгөцгөн яваад байгаа юм шиг санагдаад идэг байхгүй надаа. За ер нь тоо хоёр бас ингээд өсвөр насны хүүхдүүд аав ээжнэртэй одоо хамт амьдарч байгаа. За сувдаа маань ямар витамин хэрэглэж байна? Амин дэм одоо өөртөө одоо ер нь мэндэ бодож. Ер нь манайх жоохон тийм эрүүл гэр бүл ахгүй юу. Модон аяганд иддэг ч юм уу, цэс аяганд дууж муугаад тэр бол надад аягүй зүг санагддаг. Цэс аяганд дуух чинь ер нь бол эрүүл мэндэд маш чухал шүү дээ. Магний загнигаас ахуулаад тэгэхээр тэгэж битмээ хэрэглэхийн үед хэрэглэнэ. Гэхдээ хамгийн чухал зүйл нь ингээд зөв аягандаа хэрэглээс орчвол тэр төмөр халбаг ч юм уу тэр бол аягүй надад буруу санагдаад идэг байхгүй юу. Уламжлалт аргаар танах гэртээ ингээд бас хүмүүжлэлтэй оруулаад эрүүл мэндийн анхаарал ингээ оруулсан ба шүү дээ. Энэ маш давуу талтай шүү дээ. Чинь яг өнө нөгөө түүхээ ярилцж чинь тэгээд энэ өөрөө үний бие организм чинь ингэж ингээд маш зөв зүйлийг танах бол хэрэгжүүлдэг айл байна. За манайх бас хичээдэг өөрөө шүү дээ. Аягтай ингээд бас ингээд тэр зүйлийг бас ач холбогдол өгөж ялангуяа гэр бүлэрээ сууж хоол болдог. Тэгээд нөгөө бас ирээдүйд бол төлөвлөгөөтэй энэ зүйлээ
ярилцж идэг. Энэ бол айгүй эрэг хандлага баг нэлээд том амин тийм шиг гэж боддгийг. За цолмогийн хувьд ямар өвтгөлийг зүйлийг амьдралтаа хэрэгжилж байна. Ер нь бас аль болох ер нь одоо ингээд бодоод байхны юм хоол сайн идэл ер нь яг зөв унтах хэвээр үедээ унтаад тэгээ хоолоо яг өдөртөө идээд таслахгүй ер нь өглөө босоод өглөөний цайгаа уугаал өдөр нь тодорхой хэмжээнд юм идээд за тэгээ орой хоол идээд ийм зөв хэмнэлтэд ер нь явбал хүн айхтар тэгж нэг сольдох зүйл гарахгүй гэж ер нь манай гэр бүл бас үздэг. Тэгээд үүнээс гадна одоо ингээл ханиадны уйлрал явж гин хүүхдүүд бас ингээл тодорхой хэмжээнд дараал ингээд явж байгаа. Энэ нөхцөлд бас дээд метр хэрэглэл явж байна. Ер нь би хоёроос нэг асуудаг нь бас витамины төрлийн зүйлийг өөрсөндөөс ингээд алдахгүйгээр шингээж ингээд баг залуу насандаа яг энэ үедээ сайн ингэж тодорхой хэмжээнд тохируулан хэрэгжилж ин зохис хэрэглээг авч ивэл ирээдүйд бас эрүүл мэнд аюулгүй байдаг юм аа гэдгийг бас сануулж байгаа. Хоёр төрөл нь энэ хэвийн хэрэглээтэй ингээд гоё хөсөлмөрүүлгэн төлөө явж байгаа. Та хоёр бол манай студийн өдөр улам сайхан гэрэлтүүлж штэ. Царай зүс гоё байна. Яг ингээд үед ингээ хүүхдүүд ингээд зоригтой чиглэлтэй явж байгаа дахин бас айгу бахархаж байна. Үнэхээр манай студийн гэрлийг нэмж гэрэлтүүлж байна. Та хоёрт бас амжилтыг хүсье. Баярлалаа. За дараагийн асуулт маань би. За миний одоо та хоёрын маань оролцож байгаа подкаст бол өөрчлөлт нэртэй. Өөрчлөлтийг болгон өөрөөсөө янз бүрийн байдлаар эхэлж болсноо. Миний зочид бол урлагийн спорт, бусдад өөрийгөө ялан дийлсэн эрэгтэй эмэгтэй бүхэл насны зочид оролцдог. Ингээд би шинэ оны одоо 2026 он руу орох гэж байна. Тэгэхээр наа нь би 2025 онд бас хүүхд залуучуудынхаа төлөөллийг оролцуулах та хоёрыг урьсан байгаа. Чиний бодлоор өөрчлөлт одоо юу гэсэн үг вэ? Өөрчлөлт ер нь юуны өмнө өөрчлөлт хийхээс өмнө хүн өөрийгөө дүгнэх хэрэгтэй. Өмнө би яг ямар хүн байв? Би яг одоо ямар алдаа дутагдaltaй эсвэл ямар амжилт бүтээлийг хийж бүтээв? Цаашдаа би юу яг яах вэ гэдэг энэ зорилго. Тэгээ зорилгоос цаашлаад ингээд зорилтуудаа тавьж иж өөрчлөлт ер нь бий болно. Өөрийнхөө амьдралд өөрчлөлт. Сувдагийн үед ямар бодолтой байна? Ер нь тэгээд айгүй нийгмийн идэвхтэй байх нь л юм болов гэж бодод. Зөв. Өөрөөсөө өнцгөр харж шít. Нийгмийн харилцаанд ороод явна гэдэг чинь яг өөрийгөө тэр олон дотор таниад байхгүй. За энэ хүний энэ зан чанар надтай төстэй юм байна. Энийг би бас ингээд гой дуурайж бас болох юм байна. За энэ бол үнэхээр боломжгүй надад таалагдахгүй орчин байна. Таагүй харьцаатай хүн байна. Ийм гээд одоо бид нар ихтгэхий том улс төр улсын хэмжээнд ярихгүй ч гэсэн өөр таатай зүйлээ мэдрээд явах л өөр төр өөрчлөлт гаргаад явж байгаа. Энийг хүн болгон ингээд мэдрээд жоохон хичээгээ явал ер нь том зургаараа нийгэмд өөрчлөлтийг оруулах боломжтой юм гэж харддаг шүү дээ. Тийм учраас л өөрчлөлт гэж нэр өгчээсэн би. Ерөөсөө их бодоогүй. За мэдээж бид хоёр бол бид бас миний хувьд гэсэн би одоо ингэж өгч гарсан залуу бас Монголын ирээдүйл гэж хардаг өөрийгөө. Би насанд их том тийм аш холбогдол өгдөггүй. Би өдөр болгоноор 24 цагт бас ингэ шинэлэг зүйлийг хайж, ирж, сурж ингэ шинэ хүмүүстэй танилцж харилцаанд хөсөж явдаг. За Монгол улсын ирээдүйн дуу хоолой болж байгаа. Тэгэхээр зэрэг ирээдүйд ер нь эх орон маань ямар хөгжил зэтгэлэнд хүрээсэ гэж боддоггүй. Эх орон гэж ер нь таны бодлоор юу гэж боддог вэ? За ер нь бодоод яхнаа одоо эх орон бол яг бидний хүн бүр дотор явж байгаа энэ бахархал, хүн бүр дотор явж байгаа энэ өв соёл, уламжлал, тэгээд энэ улсын үндэс, тэгээд их хэл гэдэг бүхэл зүйл ер нь бол эх оронд тооцогдно гэж би хувьдаа үздэг. За эх орноо одоо ингээд хүн бүрийн дотор эх орон явж байгаа бол хүн бүр өөрөө эх орныг одоо төлөөлж эх орны нүүр царай хэсэг бүрэн юм. Тэгэхээр бид хэд одоо нэг ялангуяа одоо ирээдүйд манай улсын иргэд болох одоо энэ хүүхэд залуучууд байна. Манай үеийнхэн цаашдаа яг өөрийн хүн бүр дотор эх орон явж байгаа бол яг өөрийн хөгжилтөө бас анхаарах хэрэгтэй юм байна. Хүн бүрийн хөгжил дэвшил, хүн бүрийн боловсрол, соёнгийн гэрэлтээс ер нь цаашдын одоо улсын маань хөгжил дэвшил хамаарах юм байна. Тийм учраас ер нь хүн болгоны оролцоотой зөв хандлага, энэ зөв зүйл ер нь төгсөн. Ер нь бол манай улсын иргэн бүр зөв байгаасай л гэж хүсдэг. За баярлалаа. За сувдагаас асуухад Монгол охид хөвгүүд ялангуяа одоо танаа доод үе, дээд үеийнхэн ер нь гадагшаа явж сурах сонирхол хэр байдгийг, талаар хэр их хоорондоо ярилцдгийг. Нэг бол одоо сая манай цолмонгийн хэлдэг шүү те. Их орондоо сурж босорч хайртай хүмүүсийн хажууд байж энэ хөгжил дэвшилтэд хувь нэмрээ оруулах юмсан гэж боддоггүй. Ер нь энэ тал дээр танаа үеийнхэн болон дээд доод үеийнхэн ямар бодолтой байна? Гэхдээ ер нь бол ихэвч
хөвчлэн хүүхдүүд Монголд сураад явах үедээ ч юм уу тэгж ярилцдаг. Ер нь ангийн багштайгаа ингээд тулж харилцах ч юм уу тэгж ярилцсангууд ер нь Солонгос бол хамгийн таатай нөхцөлтэй болоод хуурчлаа шүү дээ. Тэгэхээр Солонгост очиж сурах ч юм уу тэгж ер нь хөвчлэн тэгнэ гэж бодд юм шиг үлээ. Би бол хувьдаа ээж авийнхаа хажууд эрхлээд Монголдо сурмаар байдаг. Яг үн нийт масаар ингээ харахаар нэлээ ингээд гадагшаа явж байгаа хүмүүс илүү амжилттай байгаад байгаа юм шиг илүү гоё орчинд даарч хөрөхгүй адаглаад одоо хүний эрхийг ярьдаг цалин мөнгөний хөвц арай өндөр юм уу да ирээдүгөө бодвол одоо тийшээ амьдрч дээр юм бол гэсэн хүмүүсийн хандлага зүгээр яригдчихэдэг. За хоёрт энэ бас нөгөө сурч байгаа орчин болон за мэдээж аль ч нийгмийн аль ч үед яригдчихэдэг үед ингийн дээрлэлт юм уу баян хоосны ялгаач гэдэг юм уу энэ талаа ингээл юм нэлээд ингээл яригдэл да намагчсан оюутан байж үзлээ би сурч байж үзлээ үеийн үед л яригдчихсэн. Эцсийн мөчид болвол яг л цохилох зүрх бол их оронд л байдаг л та. Ямар ч гоё сургууль явсан, гадны орон сурсан ирээд одоо зарим нь амжилттайгаа тэнд амьдарч байгаа ч гэсэн ихэнх нь миний харж байгаагаар их оронд л байжсан юм байна да. Энд л хайртай хүмүүстээ цагийг өнгөрөөж энд их орондоо хувь нэмрээ орлого байжтэй гэж одоо миний үеийнхэн ярьдгийн. Тэгэхээр энэ бол хүний сонголт сонирхол бол бид нар нөлөөлөх боломжгүй л дээ. За тэгэхээр ер нь бол одоо ярилцлага маань хүүхдүүд маань хэдий гадагшаа үе хийж байгаа боловч яг дотоод мөн чанар нь бол улс их орн маань сайхан хөгжилтэй энэ бүх зүйл таатаа тавтвал энэ дээл амьдрах гэсэн шин. Тийм үү? Та хоёр юу бодож байна? Би бол хувьдаа тэгж бодож байгаа. Тийм яг үнэ тий. Таатай орчинд бол бид нар юу гэж одоо ингээд талд амьдраад хайх өсгөвтэй. За цод эрэгтэй хүүхдийн хувьд ямар хамтлаг дуустыг илүү сонсож байна сүүлийн үед? Танай их ер нь ямар хөгжим голдуу сонсоод байна одоо? Ер нь яг би ихэнд бас дурж исэн ч л яг бас яг үеийнхэн хүүхдүүдийн бас яг сонирхлоос арай жоохон өөр байгаад байдаг. Гэхдээ ер нь ажиглаад байх нэ ер нь нэг айхтар тийм гүн утга илэрхийлэхээсээ илүүтэйгээр яг тухайн үеийн тийм мэдрэмжийг тийм илэрхийлсэн ер нь дуунууд айгүй их ер нь гараад байгаа гэж харж байгаа тийм. Одоо нэг айхтар тэр утгын сонсоол ингэж толгоогоо ажилуулахаас илүү яг тухайн үедээ тэр хүүхдэд тааламжийг өгж байгаа бол яг одоо чилэрх гэх юм ч юм уу тий. Яг нэг тийм өөрт тавтай байх л дуунуудыг ихчлэн сонсож байна. Совдагийн хувьд гадны хамтлагууд дуустыг сонсож байна уу? Монгол хамтлагууд дуустаа сонсож байна уу? Би Монгол дуучтай ерөн төлхөө сонсдог. Тэгээд Монгол дуучтаас их нөгөө нэг оны нэр бол 2009 онд бол маш гайхалтай бүтээлүүд их төрөөж исэн Монгол дуучдаас их зөндөө байгаа. Тэгээд бас хуучныг гэж хэлэхгүй ч гэсэн харанг хурд мурд бол айгүй их сонсдог. Сонсгоо. Зөв. Би бас ер нь бол бүхэл насных сонсдог. Таалагдчих өвлөөрт хипхоп сонсон, амт хөгжим сонсон, зохиолын дуу сонсон, нийтийн дуу сонсон. Ээжтэй их оронтой нутгуустай хүн шүү дээ бид нар чинь. Тэгэхээр тэгээд тоглоё дуу сонсож сэтгэл санаагаа тайвшруулах байсах зүйл гарна. За ер нь өсвөрийн сэтгүүлчд маань Монгол улсын хэмжээнд одоо нэлээд олоолаа олцсон байна та нар. Тэгэхээр хувийн арилжааны телевизэд радио FM-уудыг зөндөө боллоо. Та нар бас энэтэй хамтарч ажиллаж гин үү? За Монголын үндэсний радио телевизийн дэргэд бол өсвөрийн сэтгүүлчд гэсэн ийм клуб бас байгаад хөөхтөн хүүхдийн хоолоо молоо уншаад нэвтрүүлэлт ингээд төрсгөө оролцоод явдгийн байлаа. Би энэ талаараас багсаа мэдээлэл авч ирсэн. Тэгэхээр та хэд маань ингээд бусад арилжааны телевиз болон FM радиотой хамтарч ажиллаж байна уу? Энэ талын мэдээлэл байна уу? Ер нь манайх үндэсний телевизтэй ер нь бол харилцаж холбоо хамаарлаа тавьсан явж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь харилцаж байгаа л гэх байх та. Би тэгвэл юу нэг цагаан олд хоёрыг өрсөн юм шиг байна. Бас тий. Бас би ягаад ингээд нөгөө цолмонтой танилцаад тэгээд аягүй олзорсон байхгүй. Ямар гоё ингээд бас мэрэгжлээ тодорхойлоо тий. Ингээд өөрөө бэлдээд одоо жишээлбэл ялангуяа ингээд сувтагийн өвчгсөн үсгэзэг зүс царай шүдам нүд хамар гэл ингээд энэ юмдаа ихнээсээ анхаарад ингээд мэрэгжлээ өөрийгөө бэлтгэе юм гэж сайхан шүү дээ. Заавал жолооч өгч жолооч багш өгт багш гэхгүй тий. Одоо л орой үйл явдал өөрөөр өрнөдөг болсон шүү дээ та нарын хувьд. Тэгэхээр би бас та нарт баяртай байна. Монголын үндэсний радио телевизийн дэргэд хөөхтөнгөр FM радио 30 жилийн түүхтэй, Монголын радио бол 91 жилийн түүхтэй ингээл ярил маш баялаг штэ. Тэгэхээр үндэсний телевиз радио байж тэр үндэстэн бат бөх чин үнэнч мэдээлэл авч ингэж оршин тогтд юм байна гэж ойлгодог. Тэгээ би бас залмандаа хэлж ирсэн. Та бүхэн бас ингээ хүүхдүүдээр Монголын үндэсний радио телевиз дээр ирж дуур аялал хийх боломжтой, дүрстэй дүрсгүй FM радио бусад подкастууд хөтлөгч нь ямар маягаар явдгийг ингээд ирэх боломжтой шүү та бүхний бас урьж байна.
тэгээ найзуудаа бас урилгыг дамжуулаад манай Монголын үндэсний хараа телевизээр ажил хийгээрэй. Баярлалаа. За 2026 онд цаашдаа ямар ажил төлөвлөж чинь хүүхд залуучууд хандсан. Тэгээд үеийнхэнтэй хандаж бас мэрэгчлээ зөв сонгоход нь та бүхэн бас ингээд зарим чөлөөт уулзалт клуб юм аягаар идэр хийдэг бахтай кофетэй жүүстэй ч гэдэм үү аялах маягаар гэдэг юм уулзалт зохион байгуулдаг бах л та. Таад маань шинэ жил идэр хийдгүү хийх боломж төлөвлөгөө өдр байгаа юу? Ер нь хийдэг, төлөвлөдөг, нэлээдгүй олон ажлуудыг бол хийж гүйцэтгэдэг. За тэгээд манай клубийн хувьд өөрөө болохоор бас сая та түрүүн асуулаа энэ оны 8 сард зөв танаас эхлэнэ гэд ерөнхийдөө бол тийм уриалгын аян хөтөлбөрийг эхлүүлсэн. Хүүхд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газартай хамтраад за тэгээд үүнийхээ хүрээнд бид одоо яг хүүхэд гэдэг энэ тодорхойлолтой энэ хүмүүс ер нь яг юу бодд юм бэ? Тэдний яг дотор бас яг юу оршид нуугддаг юм бэ те. Тэнгүүдээ цаашлаад бид өөрөө болохоор Монгол улсын яг иргэн, Монгол улсын ирээдүй одоо цаашдын баталгаа энэ суурийг ер нь авч явах хүүхдүүд одоо иргэдийн хувьд цаашдаа өөрсдөө ер нь одооноос эхэлж боловсруулах хэрэгтэй юм байна. Соёнгийн гэрүүлэх хэрэгтэй юм байна. Өнөөдөр одоо нийгмийн сүлжээнд айгүй нэлээдгүй их одоо юм сөрөг мэдээллүүд явж байна. Тэр болохгүй. Тэгэл тэрний маргаан ийм ч асуудал байна гэж ярьж байна. Тэнгүүд одоо байгаа аль үшээ ингээд насан турш хүмүүсийг айхтар тэгж соёнгийн гэрүүлэхэд ер нь хүндрэлтэй гэж бас харж байгаа бидний зүгээс. Өөрчлөлт хэцүү тий. Тийм чинь ирээдүйд манай нийгэм бидний одоо амьдрах энэ орчин тав тухтай одоо яагаад ер нь өнөөдөр ингээд хүүхдүүд ер нь Монголдо ирэхгүй цаашдаа ингээд өөр гадаад улсад амьдран сурна гэд бодоод байгаа гэхээр яалчгүй энэ орчин өөрөө хүүхдүүдэд яг юм таатай нөхцөл харагдахгүй байна. Тийм чинь ингээд хөө байдал байна тий. Ингээд ер нь ингээд хүүхдүүд ингээд цаашаа ингээд үргээд авах юм бол цааш тэр нь ирээдүйн ингээд бараан болоо л байна гэсэн үг. Улс орны явж штэ бүр тий. Тийм чинь хүүхдүүд бид өнөөдрөөс яг энэ ирээдүгээ тав тухтай яг би юу хүсэж байгаа, бид юу хүсэж байгаа вэ гэдгээ тодорхойлоод одооноос эхлээд яг энэ манай улсын яг зөв иргэн гэж яг ямар байх хэвтэй вэ? Тэрэндээ ингээд суралцаад явах нь илүү үр дүнтэй. Тэрний хүрээнд ингээд ер нь бол зөв танаас эхэлнэ гэдэг энэ нэршилтэй энэ аяныг ер нь эхлүүлээ явж байгаа. За тэгэхээр энэ жил таад маань бас шинэ жилийн их төлөвлөгөөтэй байсан уу? Тий. Ер нь одоо 27 онд гэж төлөвлөөд газар мазартайгаар ярилцаад хүүхдүүдэд ярилцсан баг. Энэ миний анзаарснаар бол гол нь шинэ жил хийж баярлгаа зинхэх гээд байгаа юм биш. Дахиад нөгөө орон нутгийн хүүхдүүдтэй харилцаа холбоогоо үүсгээд нэлээд бас нэг наазралтай дурсамжтай их хамтдаа бүтээгээд ирэх 2026 оны ажлын төлөвлөгөөгөө гаргах нэ л гэж ойлгож байгаа шүү дээ. Тий, олон хүүхдүүдийг яг цуглуулна гэхээсээ илүү нэг тодорхой цөөхөн хүүхдүүдийн төлөөллийн хүрээнд одоо энэ цуглааныг хийгээд гол нь энэ онд бид яг юу хэрэгжүүлв үнэн дээрээ судалгаа, анализ, дүгнэлтийг хийгээд за тийм хүүхдүүдэд одоо зөвлөгөө өгөх. За зарим нэг нь ер нь ингээ хүүхдүүд нэг нэгнтэйгээ яриад ингээд өөрсдийнхөө энэ туршлагаа суулцаад байхаар нэг нэгнээсээ бас айгүй их суралцдаг. Тий одоо суралцах хэрэгтэй юм байна. Зөвлөгөө авах хэрэгтэй юм байна. Цаашлаа дүгнэлт хийх юм байна. За тэгээд цаашдын эх жилийн төлөвлөгөөгөө ер нь бол төлөвлөж боловсруулах. Одоо сошиалэр ингээд ганц таагүй хүүхдүүдийн одоо нэг нэгээ дээрлэж байгаа зодж байгаа юм мэдээлэл цацагдахлаар одоо нэг хүүхдүүд ямар хэцүү болж байна. Зураг дэлгэснээс асар их буруу нөлөөлөл юм аваад байна гэж яриад томчууд өнгөрөх биш. Энэ асуудалд яагаад хүүхдүүд өртөв? Энээс харин бид нэр яаж энэ гажуулаас гарах уу гэдгээ хүүхдүүдтэй хамтдаа шийдвэрлэх нь чухал болоо гэж хараад байгаа. Тэр дээр нэг юм яриад идэг, дунд хэсэгт нэг юм яриад идэг. Яг доод хүүхдүүдийн амьдрал дотор болохоор өөр зүйл өрнөж байгаа байхгүй. Тэгээ энийг зөвхөн ангийн багш нийгмийн ажилтнаар л холбож яриад орхичдаг. Ер нь бодгол та бүх цаг үеийг яриад манай сэтгүүлтийн клуб чинь одоо ингээд хүүхдүүдийн дуу хоолойг хүргэх юм уу тэр чиглэлээр ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэхээр манай томчуудаас бидний сэтгүүлтийн клуб руу ороод нэг үзвэл тэг хүүхдүүд яг ямар чиглэлээс яаж хандж ийн тэр талыг мэдэх боломжтой гэж бол хэлнэ. Яг зөв энэ та нарын сэтгүүлтийн холбоо гэж ингээд нэгдээд одоо та жил гаргах үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж том зургаар бол бүр ингээд тэгээд одоо насан турштай хамтраад ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр үүнтэй адилхан миний зүгээр сая бод орж байгаа бодлохоор янз бүрийн холбоодод асар их байдаг хөөе Монголд. Хөлбөмбөгийн холбоо, тэквондогийн холбоо, морин уяач спортын холбоо, сур харвастын холбоо, холбоогүй аймаг сум
баг тийм зүйл байхгүй. Тэр эдгээр холбоод нээлттэй байгаад сур сонирхдаг хүүхдэн тэнд очиж сур харуулж үзье, хөлбөмбөг тоглодог хүүхдэн очиж томчуултаа хөлбөмбөг тоглож үзье. Уран зохиолынх нь бас тэр холбоонд очие. Ингээд тэд нар чин томчууд өөрсдийн гэсэн байртай, объекттэй, өрөөтэй материалыг баацдаг байгаа байхгүй юу? Эндээ хүүхдүүдийг харилцсан ингээд холбоод уялдаад явах юм бол хүүхэд эндээс мэрэгжлээ олох, зөв хүрээлд орох томчууд хүүхдүүдийн харилцаа үүсэх болов гэж харж байна шүү дээ. Тий, ер нь одоо яг манай яг клубийн хувьд өөрөө яг хүүхдийн оролцооны байгууллага гэдгээр нэг байгууллага гэдэг нэр зүгээд яваад байгаа боловч ер нь яг цэвэр дандаа хүүхдүүд л яг бор зүрхээрээ л яваад байна. Тийм санхүү мөнгө ч гэсэн яг суурин байхгүй. Тэгэл ер нь бид нэр тэгэл гүүгээл аливаа зүйлийг зохицуулнаа гэж ер нь нилээдгүй зүтгэж сурж байгаа эндээс бас. Бүх зүйл та нарын кармаас гарч байгаа шүү дээ. Тусан зон, унаанцон, кофе хоолнд орно. Ямар нэг та нарыг дэмжин туслах уян хандав, хүндэлийн мөнгө байхгүй. Зөвхөн өөрсдийнхээ хүсэл зоригоор нэгдсэн юм хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр миний дөрөвний хэлдэг шиг төрлийн холбоотой ингээд та нар холболт хийгээд өгчвөл тэдэртээ илүү ингэж найзалж, сонирхлоороо нэгдэж, за магадгүй ямар нэгэн үйл ажиллагаа ивент зохион байгуулвал тэн дээр бага хэмжээний аян өрнүүлж тэр ингээд хоримтлалт олох боломжтой гэж би харж байна. Энэ талаар та нар бодож ярьж байна уу? Тэгээ энэ талаар ерөнхийдөө бол ярьж байгаа. Бид хэд бас ер нь цаашдын төлөвлөгөөнд давхар зөвхөн мөнгө санхүү гэхгүйгээр давхар ер нь одоо энэ мэрэгжлийн талын бас зөвлөгөө чиглүүлэхэд бас бидэнд их хэрэг болдог. Үүнийхээ хүрээнд бид бас нэлээдгүй олон сайтууд, нэлээдгүй олон телевизийн байгууллагууд одоо төлөөлөлтөд хамтраад явж байна. Тэгээд одоо энэнийхээ хүрээнд бид зөвхөн бас манай Монголыг бас хараадах нэг өдрөөр нэг хязгаарлагддаг ивентүүд айгүй их. Тэгэл тэрэнд маш их мөнгө санхүү зарцуулагддаг. Тэнгүүд тэрнээс цаашаа гарч байгаа үр дүн бас яг байгаа юугүй юу бас. Ер нь бас яг хэлэхэд хэцүү. Судалгаан дээр эдгээр ингэж туйлж ярмааргүй байна. Бодит амьдрал орцсомоор байна. Нэг удаагийн хурал цуглаан зарлж нэлээд сайт хөрөг өрмээргүй байна. Нэг удаагийн бал дэвтэрэнд 20-30 мянга, нэг удаагийн хоол нь 2-300 мянгаыг үрж томчуудын асуудлыг ярьж шийдвэл чиглүүлэх нь чухал ч гэсэн хүүхдүүдийн оролцоог чухал оруулах нь чухал байна л гэж би хараад байгаа. Тэр мөнгийг зүгээр нэг 2000-ын бал биш 2000-ын балаар ч бичиж болно. Сэтгэл байвал. Тэгэхээр энэ томчууд хүүхдүүдийн энэ оролцоог одоо нэгтгэж оруулах нь нийгэмд илүү үр дүн өгөх байх. Мэдээж ингээд хүүхдүүд эвлэлтэнд нэгдээд сайн сайхан үлс зорилгоо биелүүлэх юм бол одоо энэ сайн үлсээ аян бусдад туслах янз бүрийн урайд аянгууд бол улам хүч хэрэгжиж явнаа. Одоо эргэн хүний хувьд гэсэн ахын цар болгонд аян зарлж явуулдаг. Одоо бяцхан гацуур гээд аянаа зарлцсан тодорхой хэмжээний фэйсбүүк найзууд жоохон мөнгө өгсөн, шинэ хуучин тоглоомууд цугларч байна, бэлгүү цугларч байна. Ингээд зорилт бүлгийн хүүхдүүд бас ингээ хахад баярлуулчихдаг. Тэгэхээр та нар ч гэсэн яг үе тэнгийнхэнтэй ийм талын нөлөөлөл юм л хийгээд байгааг би анзаарсан. Тэгэхээр та бүхэнд бас ажлын амжилтыг хүсье. 2026 онд ирч хүчээр дүүрэн байгаараа бага одоо удахгүй 300 мянга те 400 мянга ингээд 3 сая хүн том жижигхэн мэддэг хэмжээний юм сайхан үйл ажиллагаагаа өрнүүлээрэ. Тэгээд бид нар бас тусал дэмжих зүйлээвэл үргэлж бэлэн шүү. За мэдээ сэтгүүлч мэржлийн сонгоо явж авсан дунд нь бас өөр мэржил сонгогчсон. Цаад зүрх сэтгэл эндээ бол хадаатай үлддэг. Тэгэхээр даахагч болон Монголын үндэсний радио телевиз хөгтөнгөр радио бусад манай сайтууд бол та нартай хамтран ажиллахад бэлэн байгаа шүү. Тэгээд өнөртөө урилга хүлээж авсан маш их баярлалаа. Өнөөдрөөс амжилтыг хүсье. Баярлалаа. За найруулагчдыгэд бас баярлалаа. Ингээд 2026 онд иргэн гоё ярилцлагаар бас үргэлжлүүлээд ярих боломжтой шүү. Хоёр дүүтэй амжилтыг хүсье. Гэр бүлийнхэнтэй, найзуудаа, коллегийнхэнтэй мэндийг хүргээрэй. Баярлалаа. Баярлалаа. Бас яг миний харж байгаагаар одоо өнөөдрийн энэ бичлэгийг бас хүүхдүүд үзээд магадгүй яг дотроо бодож байгаа бас яг үзэл бодлоо энэ тодорхой хугацаанд бас нээлттэйгээр бас илэрхийлэх ер нь бол бага шүү дээ. Гэхдээ яг миний яг гол яг хувь хүний хүрээнд яг ингээд хараад хүүхдүүдийг тэгээсэй гэж боддог зүйл юм бол яг бас өмнө хэлсэнчлэн ерөөсөө л аливаа зүйлд өөрийгөө сорь зүгээр нүдэ анаал урагшаа дайр. Тэгэхэд хүн маш олон юм ховорхон боломжуудыг хүртэл авах боломжтой. Би өөрийнхөө туршлагаасаа харахад ч гэсэн би өнгөрсөн жил Монгол улсаас хойд төлд очсон анхны хүүхд бол тодорч ирсэн. Баярлалаа. Тийм учраас хүүхдүүд яг өөрийгөө аливаа зүйлээс айхгүй л ингээд сориод үзэх юм бол маш олон боломжуудыг авах боломжтой. Тэгэлгүй байх. За судаан манаас үеийнхэнтэй найзуудтай хандаж шинэ онд 26 онд юу хүсэх вэ? Бид гурийн өнөөдрийн төрлийн бас онцлогчтой оны сүүлд гурлаа ингээд дуулж जैन шинэ онлуудах болоход орох чинь. Үеийнхэн болон за бүр багаангийн хүүхдүүд байна, оюутан цагийн агч нар байна. Тэгээд дээдлийн эднэртэй хандаж залуу үед юу ч хэлхийг хүсэж явдаг вэ? Ер нь цолбон маань сая хэллээ шүү дээ. Нүдэ анаа дайраа гэд. Ер нь амжилттай айх зүйл ер нь байдгүй мэн.
ер нь алхаад үзсэн дээр хийгээд үзсэн л дээр гэж бодож байна. Тэгээ шинэ оны минь хүргий л гэж хэлээ да. За баярлалаа. За 2 дүүд очсондоо шинэ онд аз жаргал ирүүлэх хамгийн сайн сайхны хүсье. Баярлалаа. 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 За